Сайн уу, сайнаа байна. За юу яцхан манайхаа сэтгэл санаанууд нь дэжгүй үсттэй. За 24 он маань одоо хэдхэн хоногийн дараа дуусгаад тэгээ шинэ он маань эхэлгээд те. Тэгээд хүн болгон маш их догтлолтой, маш их гоё эерэг те одоо төсөөлөлтэй, тэгээд дүгнэлттэй одоо ингээ байгаа гэж би бол бодож байна. За тэгээд яг энэ 2 оны зааг дээр одоо би өөрийн нэгэн дуртай сэдвэрээ одоо бичлэг хийхээр бэлдсэн байгаа. За энэ маань юу вэ гэхлээр манифест буюу одоо өөрийн бодлоороо тий амьдралдаа эерэг зүйлсийг өөрхөн хүссэн зүйлсийг татах одоо тэр чадварыг эзэмших тий одоо тэр манифест гэхлээр ингээ хүмүүс маш их юм хийсвэр гэж ер нь бол боддог. Гэхдээ энэ бол яг шинжлэх ухаан тий одоо яг энэ хүний тархины бүтэц гэх мэтлээ ингээ янз бүрийн зүйлтэй ингэж бодитоор холбогддог учраас тэгэхээр энийг хэдүүлээ энэ талаар өнөөдөр ярилцъя. Тэгээ миний хувьд ч гэсэн ер нь амьдралдаа маш их манифест хийдэг. Ер нь ингээд өдөр тутамдаа би яг тэрийгээ ингээд хийснийхаа дараа өөрөө мэдэрдэг учраас ингээд те ингээд та бүхнийг бас энэ бичлэгтэр хамт байхыг бол урьж байна. За манифест хийхэд хамгийн чухал зүйл юу вэ гэхлээр ингээд бид нар бичгэн болон одоо ингээд дүрсээр ингээд ер нь бол өөрийн төсөөллийг бий болгох нь бол маш чухал байдаг. За зарим хүмүүс бол ингээд зургаар те ингээ борд маягаар ингээ самбар болгоод ингээ өөртөө ингээ хадгалаад явдаг. Энэ бол бас маш үр дүнтэй арга. За миний хувьд бас яадаг вэ гэхээр жоохон old school маягаар дуртай, бичих дуртай. Тэгэхээр би дэвтэр дээр үзгээрээ те яг ингээд яг энэ дэвтэр үзэг хоёрын яг тэр гайхамшиг бол би ер нь айгу шүтэж явдаг. Тэгэхээр ер нь яг ингээ бичсэн хойноо ингээ хүн дараа нь харахад ч гэсэн тэр тэгээд ингээд ер нь бичиж явах үедээ ч гэсэн ингээ хүний тарих яг тэрийг бол ингээд өөртөө хүлээж авч ингээ ер нь ингээд за ийм юм болох гээд байгаа юм байна шүү. За ийм юм болох юм байна шүү. За болцсон юм шиг байна гэд ингээд ер нь бол бид нар ингээд тарихаа хакердж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно. За тэгээд ер нь он цаг бол бас айгүй чухал байдаг. Миний хувьд бол за ерөөдөө ойрын 5 жилийн төлөвлөгөөгөө ингээд бид нар ер нь гаргацсан байх хэрэгтэй гэдэг өмнө бас бичлэгүүдээр ярьжсэн те. За ер нь ингээд 5-аас 10 жилийн юм ерөнхий төлөвлөгөө ингээд бид нар ерөнхий нь гаргацсан байгаа гэж бодъё. За тэгээд жил дотроо ингээд бас явж байгаа те. За яг энэ онд би яг юу хүсэж байгаа юм бэ? Яг би ингээд юуг төлөвлөж байгаа юм бэ? За байртаа болох, за машинтаа болох, за карьераа дээшлүүлэх, гадагшаа явж сурах, гадаадд очиж амьдрах одоо юу гэдэг нь те бүр ингээд глобал ингээд бүр томоор дахиад бүр мөрөдөж болж штэ ингээд гоё за би тэр улс одоо юм за ингээд зарим хүмүүсийг би ингээд улс оронд амсан тийм инфлюенсер болно ч гэдэг юм уу те ингээд одоо өөр юу ээж болж чинь за би тэнд яг энэ өөрхөн карьераар би ингээ өөр улсад би яг ингэж ажиллана гэх мэтчлэн ингээд жилийнхаа төлөвлөгөөг ингээ бид нар ингээ гаргалаа. За тэгээ хамгийн чухал нь юу гэдэг вэ гэхээр миний хувьд бол яг тэрийг ингээ сар дотроо би ингээ төлөвлөгөөгөө бичихтэй яг сар эхлэхийн өмнө би яг төлөвлөгөөгөө дараагийн сарын төлөвлөгөөг бичихтэй за би энэ сард би яг юуг амжуулах ба юуг сурах уу, юуг хийх үү гэдгийг би ингээд заавал төлөвлөгөөнд оруулж өгдөг. Энэ маань ямар давуу талтай вэ гэхлээр нөгөө нэг юм томоор ингээд бидний хараад бичээд зориод байгаа зорилгоодыг ингээд сараар нь жижиглээд хийвэл дараа нь бидэрт ингээд нөө зорилгодоо ойртоод илүү ойрхон болж өгдөг. За тэгээ цаашлах юм бол 7-7 хоногтой бас те бид нар ингээд ийм юмыг би энэ 7 хоногт энэ юмыг энэ 7 хоногт гэдэг ингээд бас ингээд жижиглээ явах нь бол бидэрт нөгөө зорилго руугаа хэд томоор хараад ингээд том алхам хийхээс айхтэй эмээхийн оронд бид нар жижиг алхмуудаа ингээд хийж явахдаа ерөөсө тэрэндээ болол бид нар ингээд төгшөөхөө болцдог. Энэ айгүй чухал одоо энийгсэндээ өөрийнхөө төлөвлөгөөндөө боддоор хүрэх яг хамгийн чухал нь боддоор хүрэх яг энэ айгүй том алхам байгаа шүү. За дараагийн нэг зүйл юу вэ гэхлээр яг ингээд манифест хийхдээ ингээд жинхнээсээ болцсон юм шиг төсөөл жинхнээсээ хүсэж байгаа газараа очсон юм шиг төсөөл. За тэгээд гоё өөрийн одоо юу гэдэг нь те ингээд жишээлбэл за би яг ийм байртаа олохыг хүсэж байна гэх юм бол яг тэр байрандаа ороод яг ингээд тэндээ ороод унтж байгаа юм шиг те бүр ингээд галтгоогоо би ийм өнгөөр хийн ингэж би ингэж ийм ширээ тавьж би ингээ гэр бүлэрээ ингэж суун гэдгийг ингээ бүр яг ингээд болцсон юм шиг ингэж мөрөөдөх нь
одоо мөрөөдөх тааш ингээд төсөөллийг ингэж бий болгох нь бол маш чухал байдаг. За би тэ өөрийнхөө жишээнээс бас хуваалцъя л та. За би хэдэн жилийн өмнө ер нь би Америк явахыг аягүй хүсдэг байсан. Ер нь очиж үзхийг за ер нь Америк гэл ингээл бүр ингээл багасаа үтцсэн. Тэг яг энэ ямар юм улс байд юм бол гэх ингээд би аягүй их боддог байжгаад за яг окей. За би ерөөсөө ингээд 8 сарын дараа гэхэд би Америк явна. За тэгэл би яг ингээ Америкт ингээ очсон юм шиг те ингээд угаасаа яг ингээл нөгөө чин сэтгэлээсээ хүссээд тэгээ би яг ингээл баг багаар мөнгөө цуглуулад тэгээ ингээд явж байгаа. Тэгэд нэг мэтгэд л миний ингээ виз гараад тэгээд 10 жилээр миний виз гарсан. Тэгээд миний виз гараад би Америк руу 2 удаа явсан. Тэгээ ер нь бол миний яг ингээд очихыг хамгийн хүсэжсэн газрууд бол яг миний ингээ манифестээр бий болсон тийм жишээнүүд бас зөндөө байдаг. За бас нэг жишээ гэх юм бол би манайх ерөөхдөө 2 өрөө байранд байдаг гэсэн аахгүй. Тэгээд 2 өрөө байрнаасаа за би ерөөхдөө ингээ хүүхдүүд том болж байгаа юм чинь би нэг ер нь л байраа нэг томруулахгүй бол гэх. Тэгээ би яг төсөөлж байсан байрандаа би ингээд орсон байхгүй. Тэгээд яг тэр бас ерөөхдөө би ингээл бодоол байгаа юм. Бодоол за нэг иймэрхүү байвал айгу тав тухтай байна. Иймэрхүү байвал ингэх юм байна. За нэг ийм байсан чи яах вэ гэд ингээд тэгээд яг ингээд дахиад тэрнээсээ би хагас жилийн дараа гэхэд тэгээ ерөөхдөө яг энэ шийдвэр гараад хагас жил ч хүрээгүй. За нэг 2 3 сарын дараа би тэр байранд орсон байсан. Бүр нэрнгэсээ ингээ яг миний бодлоор яг миний бодож исэн төсөөлж исэн тэр байрандаа ингээ би орцсон. Тэгээ ингээ одоо одохнаа магадгүй би арай томыг ч хүсэх хэрэгтэй байсан юм уу те. Гэхдээ ер нь бол ингээд баг багаар бид нар ингээд энэ манифестийнхаа ингээд үр ачийг одоо үр ашгийг нь ингээд бид нар хүртээд явнаа. Тэгэхээр ингээд яг бодит юм шиг тэрийг мөрөөдөөд яг төсөөлөөд ингээд хэрвээ ингээ одоо юу гэдэг нь за би далайн эрэгтэй те одоо тэнд очимоор байна гэх юм бол яг тэрийг ингээ далайн эргийнхаа ингээ чимээг төсөөлөөд ингээд бүр яг ингээд далайн эрэг дээр сууж байгаа юм шиг яг ингээд бодит байдал болгож төсөөлөх нь бол бидний тархийг бол мөн адил нөгөө л нэг бид нар тархиараа ингээд жоохон те ингээд тоглоод байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бас маш чухал байдаг байгаа шүү. За дараагийн зүйл юу вэ гэхлээр бид нар байгальтайгаа маш ойрхон байх хэрэгтэй. Бидний бодол, бидний энерги яг энэ бүх зүйл болвол ингээд байгальтайгаа холбоотой байдаг. Тэгээ бид нар ингээд байгалаас маш их эрчмийг ингэж өөртөө шингээж авч явдаг тийм одоо хүн төрөлхтөн угаасаа л яг тийм хэм маягт байдаг байгаа. Тэгэхээр сүүлийн үед гэх юм бол орчин үед бид нар ингээд маш их тэ одоо сошиал медиа за ингээл ер нь барилга байшин донд ингээд тэ ингээд ер нь ингээд их байдаг болсон. За ийм үед бол ингээд бидний ингээд жоохон тэр тархины маань ч юм уу тэ ингээд биений тэр ингээд эрчим маань ингээд сулраад эхэлдэг. Энэ үед бид нар яах ёстой вэ гэхлээр бүр сайхан задгаа байгальд гараад тэ байгалыг мэдрээд за ингээд зарим хүмүүс ингээд сүулт ингээд юу яахнаа ингээд сонсохноо ингээд мод хүртэл ингээд налаад ингээд тэ нуруугаараа налаад цээжрээ налаад ингээд яг энэ байглаасаа бид нар ингээд ирч хүчийг авч тэг хэрэггүй байгаа тэр муу энергийг бид нар ингэж буцааж шингээж тэг буцааж гаргаж авдаг ийм солилцол донд ингээд явж идэг учраас бид нар ингээд энэ өөрийнхөө энерги манифестийнхаа ингээ хүчийг ихсгийа гэж бодож байгаа юм бол ер нь юм байгальтайгаа маш ойрхон байх бол маш чухал зөвлөгөө байгаа шүү. За дараагийн нэг зүйл гэх юм бол үг маш хүчтэй гэдгийг ойлгоо. За бид нар яадаг вэ гэхээр ингээд тэн нэгэн чи гоё харагдаж байна. Чи хөөрхөн гэх юм бол тэ ингээд би тийм бишээ ингээд зүг битгий ингээд намайг ингээд тэгээд ингээд чи мундаг байна гэхэлэр үгүй би ингээд нэх мундаг бишээ би ингээд тэ бараг л өнөдөртөө л гэж мэйгээд зүгээр энэ гоё үгсийг хүмүүсийн гоё үгсээр ингээд буцаагаад бид нар ингээд аваад энерги болгоод өөрийнхөө манифестод ингээ ашиглах хэвээр. За тэгээд ингээд өөртөө хамгийн гоё үгсийг ер нь дандаа хэлж бай. Ерөөсөө өөрийгөө битгий үгүйсэг. За тэгээ юу гэж болж байна? Би хөөрхөн, би маш хүчтэй, би одоо зоригтой, одоо дандаа юм одоо цаг дээр ингэж хэлэх нь бол маш ингээд бидний тэр ингээд дотоод энергийг маш сайн өргөж өгдөг. Тэгэхээр яг одоо манифеста хийж явахдаа те за би за яг хүссэн байрандаа байна.
би яг хүссэн ажилдаа би орчихсон байна. Одоо за өөр юу гэж болж байна? Би яг ингээ хүсэж байсан тэр далайн тэр юун дээр эрэг дээрээ би очсон байна. Би хүсэж байсан газартаа очсон байна. Яг энэ төсөөлөл болгоны яг ингээд өөрийнхөө тэр үгээ ингээ буцаагаад бид нар хэлж тэрийг энерги болгож ингээ манифест руугаа маш хүчтэй нөлөөлдөг. За энэ дээр яадаг вэ гэхээр одоо юу гэдэг те ингээд ер нь бид нар нэг тийм сонин соёлтой шүү дээ. Ингээд нөө өөрийгөө магтахлаар ингээд жоохон онгироо олцдог те. За тэгээ өөрийгөө ингээд доош нь хийж ижил ингээд бид нар бараг тэрэндээ ингээд бусад хүмүүст ингээ айгүй комфортыг өгöd байгаа юм шиг те. Үгүй тэр энэ бол ерөөсөө буруу. Тэгэхээр яг энэ бусад хүмүүс хамаагүй чи л өөрийгөө гоё гэж мэдэр ерөөсөө яг өөрийгөө л магтахаас ерөөсөө энэ бүх зүйл эхэлнэ. Тэгэхээр хизээж одоо бусдаас ирж байгаа урмын үг тэр гоё үгсийг авахын бүгднгийн бүр ингээ бүгднгийн энерги болгоод ав. Харин тэр онцгой зүйлс өөртөө хэлж байгаа онцгой зүйлс одоо тэр бусдын шүүмжлэл муу үг гэдрийг болол бүгднгийн хай энэ ерөөсөө чамд ямар ч хэрэггүй. Тэгэхээр хэдүүлээ ер нь юм бодохдоо ч тэр юм төсөөлөхдөө ч тэр хүнтэй ярихдаа хүнээс үг сонсохдоо үгийг маш сайн ингэж зөв зүйл болгож ашиглах нь бол бидэрт маш юм давуу талтай. За дараагийн нэг зүйл юу вэ гэхлээр бясалгал. За ингээд бясалгалын сүр хүчтэй одоо тэр хамгийн гой давуу талуудыг би ер нь бараг бичлэг болгон дээр ингэж орж ирж таарад идэг. За манифест бясалгалтай яаж холбогдоод байна вэ гэхлээр бид нар ингээд заримдаа хит их бодлоосоо болоод илүү зүйлийг хүсч чадхаа болчдөг. Тарих маань нэг ёсондоо дүүрчдэг гэсэн үг. Тэгэнгүүт бясалгал яадаг вэ гэхлээр бидрийг ингээд ерөөхдөө тэр ингээд цугларсан байгаа бодлоодыг, цугларсан байгаа тэр одоо сайн муу бүх зүйлсийг зэгцлэхэд тусалнаа. Тэгэхээр бясалгал маань биднэрт ингээд ерөөхдөө өдөр тутамд хийгээд ангууд биднэрт хэрэгтэй байгаа тэр эрчим тэр энэ тархиндахын орон зайг маань сайхан чөлөөлөд өгдөг. Дахиад илүү зүйлийг хүсэх те. Одоо нэгсэндээ хүн нэг зүйлийг ингээд боцоор нөгөөх нь ингээд бүр ингээд дүүрээд те яг тэр бодол үгсээрээ дүүрчин. Тэгээд дүүрснийгээ бид нар яадаг вэ гэхээр бясалгалын ачаар бид нар ингээд зэгцлээд авахыг аваад гаргахыг гаргаад за яг гоё ингээд тавтагдсан бодлуудыг ингээд нэг нэгээр нь те ингээд гоё зэгцэлж өгөөд дараагийн нөгөө ингээд юм орж ирэх тэр зайг нь бид нар ингээд гаргаж ирдэг учраас бясалгал бол маш хүчтэй. За тэгээд ер нь бол манифест бясалгал хоёр бол бүр 100% үргэлж холбогддог. Тэгэхээр хүн яг энэ төвлөрсөн үедээ төвлөрсөн одоо бясалгалын энэ үед тарих маань бүр үнэхээр ингээд 100% те ингээ яг 100% руугаа нэлээд төгөж ингэж ер нь ажилдаг учраас яг энэ үеийг ингээ бясалгаж явах үедээ бид нар энэ манифестыг айгүй зөв хийх ёстой. Үнэхээр та ингээ гоё те ингээд бясалгалыг хүсэж байгаа одоо юу гэдэг нь те манифест бясалгал хоёрыг зохицуулахыг хүсэж байгаа бол одоо миний хувьд яадаг вэ гэхээр бүр яг ингээд түрүүний хэлсэнтэй ингээ бүх сайхан үгс бүх сайхан гоё зүйлс мөрөөдөл одоо юу гэдэг нь зориг энэ бүгдийгээ би ингээ гоё ингээд нэг гүйлгээд те ингээ бясалгалынхаа үеэр ингээд тэгээд дараа нь яг ингээд миний энерги ингээд маш ихссэн байдаг. Тэгээд миний нөгөө зорилгоо дахин нэг харах тодорхойлохтой яг тэр зүйл дээр маань бас бясалгал маш их тусалж өгдөг. Тэгэхээр бясалгалыг бол те манифестэд ингэж ашиглаж болох нэ. За тэгээ хамгийн сүүлийн зүйл энэ хамгийн чухал шүү. За бид нар ингээ манифест хийлээ. Бодлоо хамгийн сайхан зүйлийг татлаа. Одоо юу үлдсэн бэ? Хөдөлмөр яг хөдөлмөрлөж одоо зорилго руугаа тэмүүл. Зүгээр нэг ингээ бодоол одоо зарим хүмүүс тэгдэг байхгүй ингээл би уг нь эерэг байгаад байгаа. Би уг нь ингээл ингэж байгаа тэгж байгаа. Миний ерөөсөө зорилго биелэхгүй байна. Яагаад гэвэл чиний магадгүй хөдөлмөрчин дутуу байгаад гэж магадгүй. Чи магадгүй өөрийгөө 100% дайчлаагүй байгаах. Ингээ хүн яг ингээд бодоод ингээд те ер нь ингээд би бол тэрэнд яг итгэдэг байхгүй. Ингээ хүн яг гоё зүйлийг бодоод тэрийг ингээд төсөөлөөд өөрөө эерэг байгаад эерэг энергээ цацруулаад ингээд тэгээд тэгсэн хойноо ямар нэгэн үйлдэл хийхээр тэр үйлдэл угаасаа л биелдэг. За би бас нэг жишээ хэлье л да. Тэглэнгүүд би яг сүүлд би шинэ ажилд орсон. Тэгээд яг өмнө ингээд зөндөө ажилд орох боломж надад байсан ч гэсэн яг ингээд би бодсон
компанида яг орж чадсан байхгүй. Яагаад тэгэхээр би маш хүчтэй би ингээд за би яг энд орол би өөрийнхөө сонирхлын дагуу маш их зүйлийг сурч надад илүү олон боломж гарч ирнэ гэдгийг би мэдчихсэн учраас би яг тэр компанид ингээд ажиллаж байгаагаар яг тэр тэнд л ингээд би ерөөсөө ингээд одоо юу гэдэг нь те ингээд яг байгаагаар би өөрийгөө төсөөлөөд тэгээд би нэг өдөр очиод CV-гээ өгөөл ингээд танилцуулсан чинь би бараг 10 минутын дотор наваг ингээд авцсан байхгүй. Тэгээ яг тэр өдөр яг энэ компани маань одоо CV хүлээж авч исэн хамгийн сүүлийн өдөр байсан. Яг тэр орой тэр өдөр би очиагүй бол ингээ би угаасаа тэр компанид орч чадахгүй заяа. Тэгээд бод ингээ ерөөсөө яг юм хүн бодлоо зэгцлээд эерэг байгаад үйлдэл хийх юм бол яг тэр нь ингээд угаасаа аяандаа биелдэг. Яг энэ бол бүр ингээд ерөөсөө ертөнцийн хууль байдаг. Тэгэхээр хэдүүлээ зүгээр мөрөөдөө зүгээр хий юм бодоод төсөөлөөд суухгүй. Зүгээр тэр бол хамгийн утгагүй болоо явчихна. Харин энэ одоо таны мөрөөдөл одоо тэр бүх тэр манифест чинь биелүүлэх тэр үйлдэлүүдийг бид нар ингэж ер нь бол хийж авах ёстой. Энэ бол ингээд ямар нэгэн байдлаар юм шашны зүйл ч юм уу те ингээ хий хоосон зүйл биш байдаг. Энэ маань болохоор одоо бид нар яаж нэхлээрэ тархиа яг ингээд бодит зүйл дээр ороод ирцэн те бодит зүйл болж байгаа юм шиг бид нар тархиа ингээ хакертж байгаа яг ийм үйл явдал болдог. Тэгэхээр тархи маань ерөөхдөө хуурамч болон жинхэнэ хоёрыг ингээд ялгаж чаддгүй. Тэгэхээр бид нар ингээд нөгөө төсөөлөлтэй одоо тэр мөрөөдөл эдрийг ингээ яг бодит юм шиг болгоод ингээд тархиндаа мэдрүүлээд авах тусам тархинд тэр нь илүү ингээд амархан юм шиг ингээд санагддаг. Тэгэхээр яг энэ явцыг нь бид нар далимдуулаад яадаг вэ гэхээр ингээд ямар нэгэн үйлдэл хийнгүүт тэр нь ингээд тархинд юм одоо яг тухайн ингээд тулсан үедээ айгүй зөв үйлдэлийг бид нар ингээд гарах тэр чадварыг болол бидэрт өгдөг байгаа. Тэгээ бас нэг зүйл гэх юм бол бид нар энергийн хувьд сайн болон муу зүйлийг үргэлж татаж байдаг. Хэрвээ та үнэхээр нэг л ингээд олон муу юм тавтагдаад олон муу зүйл таныг тойроод олон муу хүмүүс таныг ингээд тойрон эргэлдээд ингээд яваад ах юм бол би ер нь яг бодол дээр анхаарч гинөө гэдэг дээрээ нэг бодоод үзээрэй. За бид нар муу зүйл бүр хамгийн хурдан татагддаг байхгүй. Муу зүйл бидэрт бодохын төдийд л ороод ирдэг. Тэгэхээр энэ бодлыг зэгсэл дандаа эерэг сайн тэгээд яг өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхөө тэр зүйлсийг бид нар бодож манифест ер нь манифест маш хүчтэй. Гэхдээ манифест мөн адил одоо сайн муу гэдгийг бол ялгадгүй гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид нар манифест дээр муу зүйлийг татхаас илүү бид нар яг бодлоо зэгцлээл тэр эерэг зүйлсээ бодоол тэгээд гол нь хөдөлмөр яг ингээ үйлдэл яг энэ таны манифестыг одоо тэг бодит болгоно гэхээс биш зүгээр нэг хий мөрөөдөөд суух нь бол ингээ ерөөсөө тэр бол биш шүү гэдгийг л маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ удаагийн бичлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгээ 2024 оныхоо хамгийн сүүлийн бичлэгээрээ би та бүхэндээ 2025 онд таны бодсон, хүссэн бүх мөрөөдөл, зорилго, биелжтэй ингээ бүгдээрээ маш эрүүл, гоё, зөв, эерэг сэтгэл зүйтэй байхыг бол ингээд өрөөж байна. Тэгээд энэ бид нар өөрөө өөрийгөө хайрлах, өөрөө өөрийгөө ингээд инхрийлэх яг энэ аялалд ингээд надтай хамт байгаад бол би та бүхэндээ үргэлж талархаж явдаг. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ 25 онд бүгдд нь томоос том амжилт хүсье. Тэгээ хэдүүлээ 25 онд илүү бүр маш их зүйлийг ингээд нэгдэж хамтдаа суралцах болно гэдэгт би найдаж байна. Тэгээд та бүхэндээ аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Шинэ жилийн мэнд хүргэе. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Сувгийг маань, инстаграмыг маань бүгдээрээ дагаараа subscribe хийгээрэй. За тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Happy New Year!